За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ блогоор уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр ойрд бид гурав жоохон завгүй байсан. Яагаад завгүй байсан бэ гэхээр нүүдэл судал хийх гээд тэгээд амьдрах түрээсийн байраа хайгаад тэгээд ямар ч байсан хайж хажаагаа сэтгэл таарсан байраа олсон. Тэгээд та хэдтэй бас сонирхуулъя гэж бодож байна. Тэгээд өмнө нь болохоор бид гурав Media Bank-д one bedroom тэгээ стадитай 7 хоногийн $650 төлөөд амьдардаг байсан. Ер нь бол жоохон үнэтэй. Тэгээд давуу тал нь хэм бол мэдээж гурвуулхны амьдардаг байсан, маш тухтай. Тэгээ энэ удаад болохоор two bedroom руу нүүж байгаа. Яагаад гэх юм бол байрныхаа мөнгийг жоохон хэмнэх, тэгээ хүмүүстэй шеэрлж амьдрахаар шийдсэн байгаа. Тэгэхээр Rose-ийн маань байр болохоор дөнгөж ашиглалтанд шинээр орсон байр. Тэгээд эн чинь 40 хэдэн давхрын 6 давхарт нь тэгээд two bedrooms өөртөө бид нар second өрөөнд амьдраад мастер өрөөгөө түрээслээд тэгээ ер нь бол арай одоо шеэрлж амьдраад арай хямдхан амьдрах боломжтой гэсэн үг ээ. Ер нь бол Австралид амьдарч байгаа хүмүүс за зарим гэр бүлүүд бол яг one bedroomed гэр бүлээрээ амьдардаг. Зарим нь болохоор two bedroomed одоо нэг өрөөнд өөртөө амьдраад нөгөө өрөөгөө хөслөөд амьдардаг. За зарим нь бүр гурван өрөөнд ингээд хоёр өрөөгөө түрээслээд ч юм уу ингээд байрны мөнгөө хэмнээд амьдардаг. Тэгээд бид гурав ямар ч байсан энэ удаад шинэ байранд орж байгаа. Тэгээ ямар ч байсан мастерт маань бол түрээслэх өрөөнд маань бол манай найзууд орохоор болсон байгаа. Тэгээд маргааш нүүн. Тэгээд нүүхээс өмнө та хэдтэй ингээд хоосон байгаа байраа бас харуулъя, сонирхуулъя гэж бодож байна. Тэгээ нэрэ байр маань ирсэн чи тоггүй. Тэгээ тогоо өнөөдөр залгуулах юм шиг байна. Тэгээ байраа харуулахаар угаалгын өрөө ч юм ингээд зарим өрөө бас жоохон харанхуу харагдаж магадгүй шүү. Тэгээд блогтогоо цуг байгаарай. За хаалгаар ороод шууд баруун гар талдаа ийм жижиг угаалгын өрөөтэй. Ингээд дээр нь юмаа хийчин угаалгын машинтай. Гэтэ ер нь бол ихэнх байрнууд угаалгын машингүй байдгаа. Тэгээд манай өмнө нь амьдарч исэн шинэ байр бас угаалгын машинтай байсан. Тэгээд энэ бас шинэ байр угаалгын машинтай. Тэгээд нэр Австралийн бүх байр ер нь хатаагчтай байдаг. Гэтэ хатаагч энд байхгүй байхыг бодвол би энэ угаалгын машиныг юм угаагаас гадна хатаагчаар бас ашиглаж болдсон болов гэж бодоод гайхаад байна. Тэрнээс биш Австралийн бараг бүх байр хатаагчтай байдаг баха. За тэгээд зүүн гар тал руугаа угаалгын өрөөтэй. За тоггүй байгаа учраас ялцчгүй харахгүй болохоор нэг ингэсгээл харуулъя гэж бодож байна. За цаанаа дүүштэй, нойлтой, угаалт ууртай, ийм шилэн тавиуртай. Тавиуртай биш шүүгээтэй. За одоо ингээд чигээрээ яваад зүүн гар талдаа second өрөөтэй. Second өрөө. За second өрөөнийх нь цонхон жоохон нар үзэхгүй. Яг юм буланд. Гэхдээ яг хөвчлэн бид гурав том өрөөндөө байгаа л унтахтаа орж ирдэг болохоор камера жоохон доошлуулчих. Тэгээд эндээ ийм ханы шкафтай Австралийн байруудад түрээсийн байрнууд бас угаасаа ингээд цаанаасаа ханы шкафтай байдаг. За ингээ үүднээс нэг ингээ харуулчих. За тэгээд ийшээ яваад энэ гутлын шүгэ хийх юм уу гэж бодоод байна. Эсвэл гутлын шүгээ хийх бах та өөр гутал тавих хэсэг байхгүй байгаа болохоор нэг юм том гутлын шүгээтэй. За тэгээд энэ хажуудаа болохоор нэг юм жижигхэн юм агуулгатай. За тэгээд ороод шууд ингээд том өрөө. Би бэлэгт намайг баг зүгээр бичлэг хийхгүй байх шүү дээ. Би хэсэгэн зур хуцаа өгсөн. Тэгээд бэлэг дээр цааш хараад сууцсан хардаа. За ингээд ороод том өрөө эндээ юм галтгоотой. Энэ галтгооныхын таалагдаад байгаа нэг юм бас цаанаа цонхтой болохоор надад айгу таалагдаад байгаа. Тэгээ нөгөө өмнө нь амьдарч исэн one bedroom маань болохоор ийм одоо нөгөө тек гэдэг л юу гэдэг вэ? Тэггүй зөвхөн нөгөө нэг энэ талдаа юм галтгоотой. Тэг ширээн дээрээ ингээд бүх юм айдаг. Тэр нь айгу төвхтэй байдаг байсан. Тэгээд би бүр заавал юм тэгтэй байранд л амьдрын. За би буруу хэлж магадгүй шүү. Юу гэдэг лээ? Тэг гэдэг л юм чи одоо. Ямар ч гэсэн ийм юмтай байранд л амьдрын гэсээр хагаад. Тэг ингээд галтгоо нэг иймэрхүү. За энд шүүгэнүүд байна, микровейв байна. За бас Австралийн түрээсийн байрнууд ихэвчлэн ийм аюугуугаагчтай байдаг. За тэгээ угаалт дурын цонхон бүр амар таалагдаад байгаа. Хоолоо хийчихэл яа чинь. Тэгээд доороо мэдээж өвөнтэй плетэг байна.
За тэгээд энд мэдээж хөргөчөө тавих бах. За ингээд том өрөө. Манайх 6 давхарт байгаа. Тэгээд нэг гоё юм нь ийшээ хартаа. Сити харагддаг. Одоо тэнд би томруулж чадах нь. За тэр тулчлаа. Тэр хартаа таад харагдаж байгаа бол амар жижиг харагдаж байгаа. Harbor Bridge харагдаж байна. Тэнд City харагдаж байна. I Tower харагдаж байна гэх мэтчлээ. Айгуу гоё City харагддаг. Гэтэ энэ юу юм бэлээ? Яг урдаа тэнд байшин баригдаж байгаа. Тэгэхээр энэ бол нэг жилийн дараа гэхэд ингээд нүд таглагдаад угаасаа хотын төв City бол харагдахгүй юм бэл. Гэтэ яг тэгэл хэсэгтээ ингээд гоё City хараад бас гоё л. За тэгээд эндээ мастер өрөөтэй. Мастер өрөө нэг гоё санагцсан. Эндээ ингээ балконтай. За балконд таажд угаасаа харагдаж байгаа тий. Энэ байрны давуу тал нь амар хөөрхөн хоёр балконтай байсан юм аа. За тэгээд ийшээ орохоор мастер өрөө байна. За мастер өрөө баруун гарт руу орох юм бол угаалгынхаа өрөөтэй. За мэдээж ингээд бараг адилхан. За тэгээд ийм хөөрхөн жижигхэн балконтой. Цонхноос айгуу гоё том. За эндээ ингээд хөөрхөн жижигхэн балконтой. За тэгээ эндээ ханы шкафны эндээ амар хөөрхөн айтаахан. За тэгээд бид гурав нь ямар ч хэсэн нэг энэ байранд нүүж орохоор болсон. Тэгээд нэрээ бидний байр биш түрээсийн байр шүү хүмүүс манаас бидний байр гэд анбуурч хойдэ. Тэгээд энэ байранд орсног жижигхэн бас түүх гэх юм уу. За түүхэн цаашаа юм бэ зүгээр хэлэхэд энэс өмнө бид хоёр нэг 2 bedroom-д орох гээд материал өгсөн байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр байр маань татгалзагч байхдаа нэмэлт материал аягүй шаардаад тэгээд ер нь тэрнээс нь залхаад за волейбол хийгээд болцсон байжгаад тэгээд энэ байрыг бас аягүй сонирхож исэн юм. Тэгсэн чинь ингээд нэлээд сар гармын өмнөөс сонирхож исэн учраас би ингээд нэлээд олон байр ингээ хадгалсан байжгаад одоо тэр өдөр миний байр татгалзсан гут нь би шууд одоо өмнө нь хадгалсан байр руугаа бүгдэн рүү ингээд материалуудаа явуулсан. Гэхдээ тэр байрнууд бол нэг нь 950 бусд нь бол бүгдээрээ 1000 гэж исэн. Тэгээ би материал явуулахдаа бол 900-аар орох боломжтой. Ингээд 900-аар оруулах юм бол ингээд үнэхээр цэвэрхэн айтаахан гоё амьдраад ингээд сайн одоо нөгөө түрээслэгч байя гэд ингээ материалаа явуулсан чинь нөгөө 950 байр маань за окей 900-аар орох боломжтой шууд тэр өдрөө зөвшөөрлөө гэд тэнгуут нь ингээ цаг хугацаа одоо баг болцсон байсан учраас за окей гэд шууд барьцаа мөнгө депозитаа өгөөд тэгээд энэ байранд орохоор болсон. Тэгээд нэрээ энэ байранд материалаа өгөхөд ингээд би агентлагийг харсан чинь манайх өмнө нь бас эпинд амьдарч байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр яг эпиний байрны агентлагийн залуу мөн багш байсан. Тэгээ би за бид хоёрыг мэдэх болов мэдэхгүй болов гэд тэрнээс хойш бид нар зүгээр гадуур явж байхдаа ч гэсэн тэр агентлагийн залуутай амар сонь тааралдаад байдаг байсан юм. Тэгээ мэдэх болов бид хоёрыг мэдэх болов мэдэхгүй болов гэд тухайн үедээ зүгээр бодоод өнгөрсөн. Тэгээ ямар ч хэсэн тэр өдөр шууд байр маань зөвшөөрөөд депозитаа өгсөн. Тэгсэн чинь 2-3 хоногийн дараа би нөгөө 17 давхарт 30 давхарт ингээд 1000-ын байрнуудад бас 900-аар ингээд материал явуулсан байсан аахгүй юу. Тэгсэн чинь тэднэр нь бас жоохон нааштай ингээд болох боломжтой гингүүт нь бид хоёр угаасаа эхний байрандаа депозитоо өгсөн байсан учраас за ингээд эхний байр маань ингээд талидын зөвшөөрсөн бид хэд ингээд байрандаа орохоор болсон гэж шууд ингээд буцаагаад хариу өгсөн. Тэгэхээр хүмүүс бас ингээд 1000-ын байр ч юм уу те арай үнэтэй байранд ингээд удаан хугацаанд тэр байр гарахгүй байгаад ах юм бол бас ингээд өөрсдийнхөө тохирсон үнээр аплай хийгээд материал явуулаад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд ямар ч 900 болгоод хямдруулсан. Тэгсэн чинь өнөөдөр бит хоёр яг хүүтэйгээ дэлгүүр авах гээд ирсэн чинь тэр нөгөө байнга тааралдаад байдаг бас манай хуучин эпиний байрны тэр агентийн залуу мөн байсан. Тэгээд шууд хараад инээгээд би чамайг таньж байна. Угаасаа ингээд материал явуулахад чинь нөхрийн чинь паспортыг хараад би шууд мэдсэн. Тэгээд шууд зөвшөөрсөн. Тэгээд баярлаа гэсэн чинь би угаасаа ингээд баярлаа ингээд бид нар аягүй сайн түрээслэгч байна гэсэн чинь угаасаа би тэрийг мэдж байгаа болохоор та хэдэд ингээд шууд зөвшөөрсөн юм аа гэд ингээд урдны түүх маань бас ингээд гоё амьдарч байгаа байрандаас аягүй гоё амьдраад цэвэрхэн амьдраад гарсан болохоор ингээд одоо дараа нь
энэ удаагийн баринд маань хэрэг болсон гэх юм уу? Би бүр нэг өдрийн шууд тэр өдөр нь окей гэд шийдчихэх нь бүр гайхаад яагаад юм хурдан шийдэж байгаа юм болоо гэсэн чинь ингээд бит хоёрыг мэддэг залуу байсан. Тэгээд нэг ийм түүхтэй энэ байранд орохоор боллоо. За тэгээд мэдээж хуучин байрнаасаа одоо эн чинь ингээд 2 bedroom штэ. Одоо хуучин байр маань болохоор мэдээж 1 bedroom тэгээд ямар ч байсан нүүхтэй та хэдтэй бас урд нь амьдарч исэн 1 bedroom харуулъя гэж бодож чинь тэгээд та хэд маань Австралид ер нь хүмүүс ямар байранд амьдраад яаж амьдраад байдгийг бас хараад сонирхох байхаа гэж бодож байна. За тэгээд. Зя. Бурхан минь шин трак штэ. Чигнэ Мика. Мика авч. Одоо аав нагуулаа зөө. Манайх нөгөө нүүхж байгаа. Орохгүй нүүх болоог орно зөө. Тэгээд юу аасаа. Яг нүүхтэй би ч нөгөө нэг урьдчилан нөгөө машин зэрэгээ бэлдээг байсан. Ямар машин нүүлэх яах юм. Би ч өөрөө угаасаа Солонгост байх ч тэр Австрали дээр 2 жил тэр угаасаа айл нүүлэгтэй ажил хийдэг байсан. Зүгчүүл яа дайна сонсогдохгүй байх үү? Австрали дээрээ за яг барьчих. Австрали дээрээ тэгээ 2 жил ясаа хийсэн. Гэхдээ яг солонгочтой хийдэг байсан болохоор нэг таньдаг нэг ганц нэг одоо нэг захирлуудтай байсан. Тэгээд за яг нүүх өдрөөл юу аа трак ярьчи захиралтаа солонгос захиралтай яриад машин аваад угаасаа нүүчи гэсэн чинь бүгдээр уцаа авдаг заяа. Өнөөдөр 3 хөлөө залгасан уцаа аваагүй заяа. Гэтэ ширүүн ураад яг тэр нүүх өдрөө ярьж идэг. Надад дургуутсан юм уу? Миний дугаарыг албаар авахгүй байсан юм уу? Тэгээ сүүлдээ нэг нь авч байгаа. Бүр нэг анх ажиллаж байсан нэг солонгос захирал. Тэгээ тэр нь болохоор юу аасан? Үнэхээр завгүй байсан мөлий. Тэгээ захирал нь үнэхээр завгүй байна. Жохон байж байгаа хэрэгээ залгаа юу ч гэсэн ойлголоо гэв. Тэгээд 6 цаг үед буц хэрэг залгаснаа. Тэгээ заа зуу болоо. Тэгээ машин авах гэсэн. Тэгээ машин авах гэсэн чинь жохон машиндаа санаа зовсон байдалтай яриад харин би гайхаад за захирлаа үнэхээр тий. За захирлаа үнэхээр санаа зовоод байвал болохгүй гэж болно. Тийм ингээ хэлсэн чинь үгүй кгэ анираа гэд. Үгүй яг ч тийм биш ээ гэд. Тэгээ машин ошка авсан чинь бүр цоошин машин минь. Ирээд нэг тийм 7 хонсон гिचүүдээ. Тэгээ одоо энэ ингээ үнэхээр ингээ цав цагаа. Энэ чи хэдэн тооны машин? Энэ 5 тооны машин. За мачи би камер авах уу? Тэг. Өөрөө харуул. Тэг ингээ угаасаа энэ цоошин машин угаасаа. Тэгээ намайг явах гэсэн чинь чи ингээ за шинэ машин өглөө шүү чамд тэгээд тэгжсэн. Миний уу зааж аав нэхлээр ингээ камераараа бичдэг. Тэгээ миний уу очиод хараарай за. За тэг ерөнхий дугуй мууг нэг юм хөө. Яг нь манайх нүгч байгаа ч гэсэн нэг ийм машинаар нүүлгэж байгаа гэдгээ. Тэг ингээ доторх моторх нь яаж яхад нь бүр ингээ бүр цоошин нэрээ заяа. Яаж яхад нь юу вэ? Одоо метр. Явсан километр нь дөнгөж 199 км явсан юм билээ. Тэг энэ чинь ингээ нөгөө юунууд нас байгаа. Юу вэ? Одоо энэ 10 сарын 22-нд энэ яг одоо хэрэглэгч байгаа нөгөө нэг захиалагч гар дээр очсон юм уу? Яасан? Үгүй энэ. Үгүй энэ штэ. Энэ дээр 10 сарын 24 гэсэн. Тэг ингээд удахгүй ингээд 5000 км дээр ингээд дараагийн сервис хийлгэр гэсэн юм нөгөө наалт малттайгаа. Тэг ингээд бүр цоошин ингээд нэг машина. Угаас энэ машинаар анхны удаа айл нүлгэж байгаа хүн би юм бэлээ. Тэг анхны удаа айл нүлгэж байгаа хүн би болохоор хөөхий хурж ирээл. За тунсууя. Чамд би шинэ машин өглөө шүү. Тэг ямар ч скрач байхгүй шүү л гэж бүр надад бүр анхааруулад байсан хөөхий юм тий. Тэг яг нөгөө нэг бас машины гуугаад яг уцаар ярьсан чи өөрөө тэгээдсэн. Тунсууя тэгээд би бас тэгээ буцааж авахтаа машинаа шалгана малгана гээд нэг тиймэрхүү юм ярахаар нь би айгуу дурамчхан бас дотроос гинтхэн гинтхэн одоо яасан юм бол дургу байгаа юм болоо яагаад байгаа юм бол тэгээд тэрийг айгуу бас эвтэйгээ илэрхийлээ хэлсэн л дээ. Тий. За захирлаа үнэхээр дургу байгаа бол тий сайн бодож байгаа хариугаа хэлээрээ би зүгээр шүү гэдгсэн чинь тэгээд үгүй тийм яг ч тийм биш л дээ гэдэг өөрөө тэгээдсэн өөрхий. Хүүчин бом баяр тракын сууж үзээгөө. За би суугаад явуул гэдэг нэг өөрхий амт яана. Манай хүн анх удаа нөгөө трак харж байгаа амар дуртай сонирх. За тэгээ удахгүй юу аа. Юу аа гуруулаа ороод гэрийнхээ амийг баглаад гэрийнхээ амийг машин траканда хийчихээ минийх аччээ. Тэгээ рөвц шинэ гэрлүүгөө явахтаа юу ачаа. Гэтэ бэлтгэж суугаад явъя заяа. Тэгээ суулгаад явчих. Одоо тракны артлыг оголож үзье. Австрал дахь одоо юу гэдэг айл нүлгэлтэй машины ачаанд нь юу гэдгийг бүгдээрээ цөмөр харцгааж. Угаасаа мэддэг хүн байгаа, мэдгүй хүн бас зөндөө байгаа гэж бодож байна. За эхлээд ямар ч зартлаа оголооч. Гэтэ ер нь амар тэнэг юу үзэх юм байна. Яа дээ. Энэ дээр.
За. Яа, За, энэ ер нь шар бол багууны нүүд ч бас гоё шүү. орой Миний орой. муу ороорой. Хаалгаас Манай авчих үү. бүүн баяр. Аргагүй нөгөө трак хардиснаас сууж үзэв. Оба. Хичүү. Оба. Шинэ болохоор ямар гоё цэмгэр юм бэ те. Тий, энэ нөгөө дотроо угаасаа энэ нөгөө нэг юу хууцрын ийм цав байдаг. Уус ийшээ бол угаасаа нөгөө галтгооныхоо хэрэгслүүдийг хийчдэг. Галтгооны хэрэгслтэйгээ нөгөө зурагтны доогуур байдаг нэг новшнууд байдаг шүү дээ. Наа чин дугуй шүү дээ. Зургийн доогуур жижиг шажиг новшнууд, 0 өрөөдөх юмнууд, тэгээ ном тиймэрхүү юмнуудаа ийшээ хийчдэг. А тэр бокс тэр цэнхэр одоо хайрцагэр бол угаасаа Хуцнууд. хүнжил хуцаа хийчин, хуцнуудаа хийчин. Тэгээ тэр цаана угаасаа юу байгаа? ТV-ний одоо зурагтны одоо хайрцаг гэх юм уу та. Тийм зөөлөвчтэй байдаг хатуу тийм хатууруулсан пластик тийм юу гэдэг. Одоо ТV кобол гэдэг юм да солонгосоор одоо. Тэгээ тэнцээ нэг энэ бол угаасаа нөгөө юу айлын тавилгыг одоо ороод энэгээр ингээд сайхан бүтээгээд скотчтой ороогоо тэгээ ачдаг. Тэр задгаа боксонд нь болохоор нөгөө юу байгаа? Бөөдингийн одоо юу гэдэг cover гэх юм уу та. Тийм зузаан яг иймэрхүү бөөдөн зориулсан яг бөөдингийн хэлбэртэй. Тийм одоо юу гэдэг юу гэх үү одоо. За ямар ч гэсэн тэгэл ойлгоно. Тийм одоо уут бүтээлэг уут гэх юм уу? Cover. Тийм бөөдингийн ямарч cover байгаа. Тэгээ том матрасны coverч байгаа. Бас хөргөчний нөгөө coverч байдаг. Дандаа кобол хийх юм да. Ер нь нинжаго кобо, шупа кобо солонгосоор бол ер нь тэгж байдаг. За. Тэгээ эднэр чи юу лээ энэ дугуйтаа жижиг үүд чинь солонгосоор гэдэг үлээ. Энэ курума. Энэ тэрэгнүүд юм авмаар байна. Нээжийн цүнгнээс юу авах чам? Тэгээ одоо дахиад нэг гоё юм үзүүлээ заяа. Шиж нааш өрөдөх үү? За нэш. Чамаа ганцарг нь хаяа авчих гэдэг. Би бомбараа наа гинэ. За. Аавны гоё юм үзүүлээ гинэ. Гоё юм нь юу юм болоо чаавас. Юу юм бэ? Энэ нөгөө нэг хойтлын нөгөө лифт үрх. Энэ ардаа бэлгтэй. Энэ ардаа remote control биш remote зүг control. Өдөрлөг. Юу бэлгт? Юу болоод байна те? 750 кг гэж тий. Болгоож таагаа тий. 7. Зааж юм нөхөө. Бэлгтээ нааш олороо минь юу? Олдороо минь нөхөө. Нааш олоораа. Энэ стон амарч юм. Яа. Энд дээр нэг пиано ачаад ганцаараа ингээд оруулсаж угаасаа чадхаа. Ер нь бол тэгээ явуулчихдаг. Нааш юм. Аваас өдөлч. Бэлгт бүр байн бацаач. Окей. Nice. Ингээ гараад ирдэг байхгүй юу? За. Тэг ингээд одоо эндээс юм аваад. Бас нөгөө нэг яг захирлын нөгөө юун дээр очиод буух юм уу? За, нэг мөсөн байж юм юу? Нэг мөс аав нааны юм авчиг. Анана байж гарам. Эндээсээ барьч мөн. Эндээсээ барьч. За тэнаа зогсож байгаа. Яа, доош бууж гинөө. Тэгээ нөгөө нэг захирлын жоохон удаан байна гинэ бас. Захирлын нөгөө том юун дээр нь гараж дээр нь очиод. Очсон чи хоёр юм трак байсан чи буцаад дуг нь нөгөө нэг үнэлгээнд ч юм уу гоё яг өндөр байдаг бол цалин гоё сайтай бол буцаад айлуул ихтэй шүү хиймэрч ирсэн санагдаад байна. Амар тийг яа. За, одоо пагуныг аваад авах юм уу? За ямар ч энэ пагуныг авцсан. Уг нь За гэж. За энэ пагуныг бүгдийг хэдийг авах юм юм шүү. Бүгдийг нь авчээ. За. За ямар ч зартлын болгоод нэг юм их. Одоо шууд юмаа баглаад угаасаа оруулж эхлэе. Яагаад орой нүүж байгаа вэ гэхлээр өдөр нөгөө нэг угаасаа юу яа гэв. Трак эндэн тавьчи, зогсоол дээр тавих гэхлээр угаасаа замын хажуугаар нөгөө зогсоолууд дээр машин айгу дүүрэн байдаг. Тэгээ нөө стопинг. Тэгээ энэ трак чи өөрөө дор хаяж нэг 2 3 машины зогсоол дээр зогсно. Нэг зогсоолын асуудалтай байдаг. Орой нүүчих юм бол харьцангуй амар. Хүн амтнчнэр хэлбэг биш. Хүн амтнчныг одоо юу гэдэг гадуур хэл зөндөө хэлбэг явахгүй. Тэгээ шууд нөгөө нэг no stopping ч юм уу те. Тэр дээр машинаа парклаад явчихаар амар. Нөгөө нэг юу нэ. За бэж л даа минь нөхөө. Миний юу нааш та аав нэмэрээ тус. Рейнжер хурж ирнэ машинд орохгүй. Тэр нугаас ажлын бус цагаар ер нь тэгэл гэртээ арай тэр хүн ч гэсэн амарна те.
Тэгэж одоо угаасаа оройн нүүхийг би илүү үздэг байгаа. Зүгээр яг аль заримдаа оройн нөхөд зүгээр заримдаа жоох асуудалтай л гэдэг тий. Яг өнөөдөр харцсангүй хасаа өдөр болохоор гайгүй хаа. Маргааш хүмүүс амарж байгаа болохоор чимээ шуган гаргалаа, шүн юм зөөлөө өмөдөө гэсэн гомдол гарахгүй. бас тийм бах тий. Тэрнээс биш ажлын өдөр ингэж оройн нүүл бол бүтэхгүй шүү дээ. Ямар нэгэн гомдол. Бид нэр нүүлэгдэж шүү дээ ер нь тэгээд. Тийм үү. Тийм. Би 10 хүртэл нүүлгээл. За миний хөө байж. Гомдол ирэх магадaltaй гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм л тий. За. Одоо ажилдаа орцгоё тий. Тийм. За одоо ингэ ажилдаа орцгоё. I hear the beat. It's in my chest. Got me feeling some kind of way. I confess the rhythm takes over. No room to rest. My heart's dancing. It's a love conquest. Oh, the melody. It's smooth and sweet, like honey dripping from a golden bee. It's the soundtrack to my soul's heat, making me move from my head to my feet. My heartbeat, yeah, it's pumping so loud. It's the rhythm of love, baby, that I found when the music plays. I just can't help but sway. Nothing else matters. It's my heart that obeys. Lost in the sound, my worries fade. Every note, every chord, a serenade with each beat of the drum. My spirit's unchained in the symphony of love. I am unafraid, yeah, it's pumping so loud. It's the rhythm of love, baby, that I found when the music plays. I just can't help but sway. Nothing else matters. It's my heart that obeys. За камерны маань цэник дууссан. Тэгээд одоо ер нь юм ачаа дууссан. Тэгсэн чинь энэ ачааны машин маань дүүрцсэн. Би бүр шок. Гэтэ нүүх болох нь л дүүрдэг л дээ. Гэтэ мартчих. Йоо, нэг юм дуустаа. Хэдэн цаг? 11 цаг болж байгаа юм уу? Тий. Гэтэ 2 цаг л юм шүү. Гайгүй юм шүү. За 2 цаг л юм тий. Гэтэ нэг 8 гэх хэсэг нь тий баг 3 цаг уу? Йоо, энэ олон туслагч. За хав харахгүй гарч ийн үү? Тийм үү. За тэгтээ яах вэ? Миний гоо трак сууж штэ тий. Гоё юм миний. За чи болгоомжтой машинаа л барь. Бид гурав ямар ч байсан хөдөлчлөө одоо эндээс Meadowbank-ээс Rhodes ганцхан стейшн яваал. Хавар руу гарч. Одоо буцаад ийшээ явах чинь үү? За шөнийн 12 цаг 20 минут. Одоо ер нь нэлээд төгч юм. Нэгээс өмнө ямар ч байсан дуусчихл юм шиг. Одоо юм уу задлж угаасаа амжихгүй юм байна уу? Ингээл юмаа ингээл тавьчихсан. Маргааш бас угаасаа янзлж амжихгүй байх. Маргааш хуучин бараа цэвэрлэж хүлээлгэж өгөх болохоор тэндээ цэвэрлэгээсээр гал тарах багт. За одоо бол баг матрас ороод матрас ингээ ороод ирсэн. Тэгээ зурагтны 50-аар орж ирээд галтгооны ширээ сандал орж ирээл ер нь дуусмараа иччих шүү. I hear the beat. It's in my chest. Got me feeling some kind of way. I confess the rhythm takes over. No room to rest. My heart's dancing. It's a love conquest.
making me move from my head to my feet. My heartbeat, yeah, it's pumping so loud. It's the rhythm of love, baby, that I found when the music plays. I just can't help but sway. Nothing else matters. It's my heart that obeys. За нэгд өдрийн минь өнөөдөр нэгд өдөр би бас ажилдаа явж чадаагүй, нүүлгэлтэй бас дуусгаагүй. А ерөөдөө хагасаа өдөр нүгээд нүүж эхлээд хагасааныхаа шүн угаасаа нүгээ дуусцуугаасаа. Тэгээд нүүж гарсан байраа өчтөр өдөөс хойшондоо хурж цэвэрлсэн. Бүр нөгөө залхуу үрээд ядраад нүүлгэлтэндээ. Тэгээ аажууж хурж ич хагасааныхаа өдөөс хойш ерхэд нь цэвэрлчээд. Тэгээ өнөөдөр хурж ирээд нэг хөнкөө нэг хөшгөө чүүлийн урдан байснаар нь өлгчөөд тэгээ нэг хөнкөө нэг цэвэрлэгээ хичээд одоо ингээд ерөөдөө дууссан гарч байна. Гарахаас өмнө нөгөө нэг байраа нэг хальт харуулж гэж бодоод ямархуу байранд амьдардаг байсан бэ гэдгийг хальт харуулж гэж бодоод тэгээд бичлэгээ үргэлжлүүлж байна. Тий. За тэгээд хальт харуулчих. За энэ бол угаасаа манай балкон. Манай балкон угаасаа нэг иймэрхүү. Манайч одоо нөгөө юу штэ Монголоор одоо 2 өрөө байр. Австралийн стандартаар бол угаасаа 1 өрөө байр. 1 өрөө байр мөртлөө жижигхэн нөгөө өрөөтэй хүүхд хичээлээдэг өрөө гэдэг стадио өрөө гэж ярьдаг та. Нэг иймэрхүү. Тэгээ гадаа харагдах байдал нэг иймэрхүү. За нэг тавчхан хийгээд явчихё. За сая би эндээс гарч ирсэн. Энэ өрөө болохоор манай яг ундлахны яг өрөө байгаа. Зочны өрөө болохоор ямар нэгэн нөгөө голдоо нэг тек байхгүй. Ерөөсө хандаа юм тектэй. Тэгээ галтгоо зочны өрөө 2 цуг. Тэнцээ бол яг өргөчөө тавьчихдаг. Манайх энэчээ зургатаа тавьдаг байсан. Яг энэ хэсгээр. Тэгээ энэ байр нь өөрөө санаас юм яасан ч мэдгүй урд нь амьдарч байсан хүмүүс ягаад юм тойл атцсан мэдгүй ингээд тойл атцсан байсан. Бахан тойл наацсан. Тэгээ манай ундлахны өрөө энэ. Тийшээ нөгөө балкон руу ийшээ шууд гарчдаг. Бас тийшээ нөгөө том өрөө рүү гарчдаг. Тэгээ энд нэг юм 3 том шкафтай. Тэгээ яг нөгөө хаалга нугаас ингээ гүйдэг хаалга 3 том хаалгатай. Тэгээ яг нөгөө нэг шкафныхаа хэмжээ баримжаагаар ярихтаа шууд 3 том шкаф гээд шууд тэгээ ярьчлаа сая. Тэгээ ийш бол угаасаа тэгээ чигээрээ гарна. Хаалган дээрээ бас тойл наацсан байсан. Яагаад тойл наацлыг би мэдээгүй. Тэгээ ийш бол угаасаа манай нойллын өрөө бай. Манай хайр хайч гараа авчихсан ба шүү дээ. Би бичлэг хийх сургаар манай хайр зүг өсрөө гараа авчихсан байна. За энэ ч болохоор нөгөө юу байгаа. Маа нөгөө жижиг стади. Хүүхдийн одоо хичээлээдэг өрөө гэх юм уу та. Ийм жижиг өрөө цонхгүй. Бид гурав юмудаа ингээ ерөөхдөө дууссан. Энэ хууч амьдарч исэн байрныхаа хүрийг эйженсидээ авчиж өгөөд тэгээ ерөөхдөө нүүлгэлтийн том ажилтнаа ингээ дуусчих. Яа нүүх гэдэг ажил бол үнэхээр онцгүй айгүй муухай. Би бол нүүх амар дургүй юм. Тэгэл нүүхөр нөгөө хог навшаар ингээл чирээл ингээл. За энийг чаяндаа гэж хаях гэхлээр хайж чадахгүй. Яг нэг хэрэглэх угс хэрэгтэй юм байна да хэрэггүй юм байна да гэж. За дуусгая. Энийг уус таслаараа уус дуусгая.